Надтай холбоотой дурсны урсамж гэж юм чамд байна байсан. Арич дандаа зоддог байгаагүй ээ. Тийм хайртай. Юу готроотой тэгээ бүдрээ унцдаг байхгүй. Тэгээ би хүү яана зүгээр өсч амар эвгүй болоод зүгээр яваачдаг юу. Наад стори чи таних руу тэгээд шилжчихсэн шүү дээ. Тэр мэдж байгаа юм шүү. Нүг дахиад сургуулгаас гарч дахиад тэгээд үзээ. Нэг дахиад миний ингэж ерөөсө хүснэг биелүүлэхгүй л бол нинжиг чаг тавууны юм үзэж ээжтэй гэж шилж. Хичнээн өрнөх одоо тийм дарамт хүчрхийл донд энэ хүн одоо өссөн байдаг. Одоо үзэх үү. Үзье. Гэрийн зочдын ээлжид дугаар эхэлж байна. Энэ удаагийн гэрийн зочдод кино, телевизийн салбарыг чимэж яваа. Залуу уран бүтээлчдийн төлөөлөл болох нэвтрүүлэгч, жүжигчин Уянга. Мөн түүний дүү контент бүтээгч Нинжний хамт оролцож байна. Ихэр мэд адилхан гэгддэг эгч дүүс маань бие биенээ хэрхэн мэдэх болов? Сайн байцгаана уу? Би Уянга байна. За би Нинжин байна. Гэр интернетийн гэрийн зочид сошиал контентэд дүүтэйгээ хамт оролцох гээд ирсэн байна. Юу юм? Тийш. Яа тий мэдхгүй. Юу лээ нэг тэр юун дээр сүүлд нэг юун дээр тийш дээ. Энэ одоо байгаа гэсэн. Байгаа аахгүй. Тэг би мэдгүй л юу чи юу гар. Би Наруто аним юм блөө. Мөн. Сандаг шүү дээ. Наруто мэднэ. Тийм биз дээ. Юу яриа та. Чи кордорсон гэсэн үү? Тийш дээ. За бараг хариулт өгчлээ. Тий. Шагналдаа биш бүр мөнгөндөө баяр. 100,000 шүү дээ. Тэр бичлэн байдаг шүү дээ. Шиг өөр хийж байгаа YouTube-ээр. Харилаач. Facebook-ийн профайл чи юу вэ? Яна юу үгүй тийм үү? Яа. Тийм биз дээ. Шар идэм гот байдгаа найс. Дээж вэ. Тийм ээ. Орж ирээдсэн. Хэний хэлчихсэн түүлээ. Жишээ нэг Б-гээр л хийсэн нь штэ тий. Юу яриад? Уух би өөрөө бодоноос. Би нэртэй байсан өдөр контент нэр өрнөж. Нэгдүгээр байрд орсон байдаг. Энэ муха ташаа ойлголттой залруулаарай. Нэгдүгээр байр шүү гэдэг. Нэг шүү. Easy өдөр төрсөн л тоо. Зүүн гарн дээр л өдөр чинь. Тийм. Зүүн үү баруун уу л гэдэг дээ. Зүгээр уцаар ярьж байхдаа яг эхний анагийн дөө гэдэг тооноос мэддэгддэг байхгүй. Яг тий би хэрвээ анаас юм гоохцол байна яаса. За газ яар гэж. Тэгээ яг ана өөрөө надаас юм гоохлоо. Байна анагийн дөө гэж. Тэг яах вэ?
өнгөрүүлт юм байна гэж нөөсөн. Ерөөсөө өдрийн ихэнх бол биш ээ. Хаахаа гэж та зүгээр бичдэг үстэй. Яриулаач. Та чи ямар амар судалсан юм бэ гэхгүй. Эможи бол гэдэг шүү дээ. За тийм байна. Уусаа. Аюул хийнэ л гэдэг шүү дээ. Ба? Яагаад? Би өрөөсөө эможи бичдэггүй. Ерөөсөө эможи ашигладаг шүү дээ. Би бол зүгээр хаха, вахаха, вахаха. Хахаг зүгээр төрөл бүрээр нь бичдэг болохоос ерөөсөө эможи нэг ашиглаж бичдэг шүү дээ бидний үеийнхэн. За манайхан тэгээ одоо контентын багаас бит хоёрыг одоо нэг даалгавар биелүүлээ ч гэсэн энэ болохоор миний тоглосон нэг киноны одоо тодорхой хэсэг дээр бит хоёр дуу оруулах юм байна. Хоорондоо харьцаад тоглох юм байна. Тэгээд одоо үзэх үү? Үзье. За бүгдээ хамтдаа ямар ч гэсэн одоо хэр болох нь миний хоолой одоо тэр үеийнхээс хэр өөрчлөгдсөн байна. Сарын тий. За энэ болохоор Хэцүү анги киноны 3 дугаар анги дээр манай гэрлээ ангид шилжиж ирээд удаагүй байгаа үеийн одоо хэсэг гарч байна. За яг за. Хөөе гэрлээ. Танах манай ангийн Тэмүнтэй 1-р байр юм шиг үлээ штэ. Тийм бах уу. Байнга л тааралцдаг штт. Манай ангийнхан чамтай жаахан эвгүй харьцаад байна уу юу? Зүгээр үсттэй. Гайгүй. Уг нь манай ангийнх их дажгүй ааштай хүүхдүүд ирнэ. Би бинээ өдөөгөө л эвгүй зан гаргаад ах юм. Заримдаа ч хэцүү байдаг шүү. Манай ангийнхан чинь сургууль дээрээ бүр хэцүү анги гэдгээр алдартай штэ. Совда би чамд үнэхээр их баярлалаа. Яасан гэж? Гүй чи намайг ангиас ганцаараа л тоодог штэ. Манай ангийн охтууд ихэндээ жаах ингэж жагаад аяанда гайгүй болчин дөө. Харин яах вэ? Зүгээрээ. Харин чи бит сэтгэлээр унаарай за. Би яасан гэж гэдэгтэрсээ яг бүр айраад юм дүү ам барьлаа шүү дээ. Амьсгаа барьлаа шүү дээ. Бүр амтай намт. Би тэгтээ багтаа гэрлээ болох юмсээ гэж аюу мөрөддөг ус. Тийм үү. Гэрлээ чи баг юм ярьдгүй юм байна шүү дээ. Гайгүй л хэлээ шүү дээ. Өөрөө баг хэлсэн үү. Юу. За. Гоё мэдрэмж үтэм шүү. Ойлж тэнхтвэ. Зарай сэрх ухаан гараад читрүүлийн явдаа би бодчих. Юу ийт? Надтай холбоотой дурсамж гэж юм чамд байна ба. Зарайц дандаа зоддог байгаа үстэй. Тийм хайртай. Нөгөө нэг би тийм юу яагаад байгаа бэ? Яагаад вэ? Тэрийг одоо жил болгол ярьдаг. Юу яагаад вэ гэж яриач тий. Манай их ч ингээд юм jump suit-тэйсэн баггүй. 18-тай да 18 билүү 19-тай би тухайн үед 6 билүү 7-тай л байсан. Амар уурт. Тэр нь ингээд одоо тэгэнгүүтээ яаж яхад юм модон юм амар юм зузаан юм платформ ултай тийм гутал өмсдөг байсан. Тэгс чи урцааны тэрүүгээр битээр явдаг. Заавал урцагааны тэрүүгээр амар олон үнэтэй. Тэгээ явж байсан чи манай ихч нөгөө энтлийнх нь юу годротод ингээ бүдрээ унцдаг байхгүй. Тэгээ би хүү яана зүгээр өсч босч ирсээ зүгээр яваач. Тэгээ надруу уурлаа. Яа. Би яг шокд орж. Банцуу жаа тэгээд. Тэр дээр ингээд амар эвгүй болоод яа зүгээр яваач тэгээ. Тэгээд зэрэг нөгөө байлаа. Йоо тийм баг ингээ би сүултээ би одоо анаас шаал дэв зүгээр үүч чаасан уу гэж бодоход. Тэгэл баац зү. Тэгээд тийм амар тэнийг болж исэн.
За ийм хүн Чи араа чамайг ямар стори сонгохоос шалтгаалаад би бас бодож исэн юм аа. Тэгсэн чинь би бас чиний нэг юм ярил л да. Энэгээр өрсөлдөд байгаа. Тэр алийг ярих уу л гэдэгтэй зүр хүслээд байж яанаас. яана. Тэгсэн байхгүй. Манайх ингэ нэг тэр мистер пицца гэж байдаг байсан шүү дээ. Тэгээд бид мистер пицца гэрээрээ захиалж идсэн юм аа. Тэр сэтгүүл тэр пиццанд инфо гэдэг нөгөө 7 хоногийн телевизийн хөтөлбөртөө сэтгүүл дагалдаж ирдэг байсан байхгүй. Тэгсэн чинь ягаад ч тэр хүргэлтэн дээр инфон дууссан гэд үчин шивнэ гэдэг сэтгүүл дагалдуулаа пицца Амар зураг морт. хүрээд ирсэн байхгүй. Тэгэл чи би ингээд байжсэн чинь нинжин юм дуугаадс чи тэр сэтгүүл яг нууцаар үзээс учдаг байхгүй. Тэгэл би албаар нь шууд сэрж мэрэхгүй штэ ингээд шууд би унтчихсан яг миний урталт ингээд ширэн дээр цаашаа хараа суудсан. Тэгээ нөгөө компьютерийн кейборд нь ингээд татаж гаргаж ирдэг хэсэг тэр сэтгүүлээ дэлгээ тавьцсан байгаа байхгүй. Тэгэл би ингээд хараад энэ яг энэ болохгүй том хүний сэтгүүл үзээд байна да гэж бодсноо. Тэгээд албаар ингээд хөдлөв. Цаашаа ингээд Хоолоо тасч Тэгээд жоохон байсан аа буцаа унцлаа гэж бол нөхөр дахиад сургуулгаас гарч ир. Дахиад ирээд үзээ. Тэгээд би тэр өөр лав нэг жил бараг 2 жил нинжин ер нь бол айгуу гоё хүснэ бас би амар ихэтлээ ханж хаж маа. миний ингээд ерөөсө хүснийг биелүүлэхгүй л бол нинжиг чаг том үний юм үзэж ээжтэй гэж шалж. За. Тэгээд хилчлийн ер нь одоо тийм дарамт хүчрхийл донд энэ хүн одоо өссөн байдаг гэж. Би одоо ингээл ана миний ингээл уур муурыг хүргээл уурыг хүргээл жоохон ингээ гомдооч момдоогоо л тэ ингээл намайг амар загинд байл. Би одоо таны ээж тэлэн аав тэлэн гээл. Би тэгвэл чирээ том үний юм үзчихсэн ч бас ээж аав тэлэн шүү дээ. Тэгээ өөрхөө дугаал. Тэгэл за л гэж. Одоо эсвэл чи юу гэж боддог өөрийгөө тэр үед эсвэл тэгээ хилээч. Хамтдаа хөвчлөлтэй гоё асуултуудад хариулж цагийг хэсэг хугацаанд гоё өнгөрөөлөө. Тэгээ бид хоёртай хамт байхад бас та бүхэнд маань уйдгааргүй байсан бол ашгүй дээ гэж бодож байна. Тэгээд энэ удаагийн гэрийн зочдоор нинжин битээр танайд зочлоо. Энэ танайд хонондоо.